За өнөөдрийнхээ ээлжид ярилцлагаар фармакологийн туршилт судалгааны лабораторид чимгээгчийн лабораторид ирсэн байна. За би өөрөө эм зүүч, эмийн ургамал, эм судлаач хүний хувьд эмийн судалгаа, за эмийн судалгааны нэг хэсэг болох фармакологийн судалгаа хэрхэн явдаг вэ гэдэг талаар өнөөдөр та бүхэнд бас нэг танилцуулах гад ингээд ирсэн байна. За чимгээгч маань бол биологч мэрэгжилтэй, мал эмнэлгийн ухааны доктор, дид профессор, эм судлаач буюу фармакологч ийм хүн байгаамаа. За тэгээ чимгээгч маань та өөрийгөө нэг сайхан танилцуулаад хоёлаа яриагаа эхлэе. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За би болохоор 1982 онд Өвөрхангай аймгийн 1-р арамжлыг төгссөн. Тухайн үед болохоор бид нар улаан шумд багтжээж мэргэжлээ сонгож авдаг байлаа. Тэгэд улаан шум дотроо 1-2 дугаар групп гэж байсан. Би болохоор 1-2 3 дугаар групп гэж байсан. Би болохоор 3 дугаар группээр химийн мэргэжлэр конкурс өгч мэргэжлээ сонгох болсон. Тухайн үед болохоор ээж маань хиймч болгомоор байна. Маань Орос хэлж учраас охиноо Оросд суралцуулмаар байна гэд би Зөв талбай улсын уралын их сургуулийн биологийн факультетэд биологч мэргэжлэлээр суралцсан биологийн мэргэжлийг сонгож аваад биологч мэргэжлээ. Тэгээд сургуулаа төгсч ирээд 1989 онд шинжилгээ үйлдвэрлэлийн МОН-ийн нэгдэлд ажлын гараг эхэлсэн байгаа. Тэнд би эрдэм шинжилгээний ажилтан, фармакологч, гистологч гэсэн чиглэлээр ажилласан. Манай МОН-ийн болохоор малын дайвар бүтээгдэхүүнээс гаргаж авсан бүтээгдэхүүнээр эмийн судалгаа явуулдаг байсан. Тухайн үед би үхрийн шилийн эдээс гаргаж авсан глюковидыг бэлтгэлээ. Тэр чинь үхрийн нүд Үхрийн нүдээс гаргаж шилэг эдээс нь гаргаж авсан бэлтгэл шүү дээ, тийм ээ. Тэрийг олохдоо зөв хувиршуулаад ингээд бэлдээд гаргацсан байдаг. Тэр фармакологи судалгаа явуулахын тулд би ангаахын дээд сургуулийн ангаахын дээд сургууль гэж байсан шүү дээ. Ангаахын дээд сургууль гэжсэн. Тэнд мэргэжлийн хөгжлийн факультетэд 45 хоногийн хугацаатай фармакологийн чиглэлээр мэргэжлээ дэвшлүүлсэн. Яг фармакологч гэж нарийн мэргэжлээ сонгож авч шүү дээ, тийм ээ. Нарийн мэргэжлээ мэргэжсэн ба. За тэгээд тэр мэргэжлийг эзэмшээд анагаах их сургуулийн багш доктор Мягмархшийн удирдлын доор тэр глюковидын фармакологийн судалгааг туршилтын харах болон усан гахаан дээр судалгаа явуулсан байгаа. Усан гахаан бол хүүдийг онтой учраас цусны ялгаралт илгэндээ яаж нөлөөлөх вэ? Нөгөөх нь харах нь болохоор хүүдтэй учраас усан гахаан бол хүүдтэй амтан байна. Харах нь бол хүүдтэй амтан. Хүүдтэй амтан цусны ялгаралт нь яаж нөлөөлж байна? Яаж юу яаж нэг харьцуулж судалсан тийм судалгааны ажлыгээд үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байгаа. Тэгвэл та ч яг сургуулаа төгсөж ирээл яг энэ фармакологийн судалгаа, энэ эмийн судалгааны чиглэлээр бол ингээд ажлуудаа хийж эхэлсэн байна. Энэ чинь ингээд тэгэхээр чинь та хичнээн жил яг энэ чиглэлээр ажиллаж байгаа юм гээд. За би 35 жилийн мэргэжлийн чиглэлээр ажиллаж байна. Яг фармакологийн чиглэлээр тийм. Энэ болохоор боловсрол шинжилгээ ухаан тийм. Эрүүл мэндийн байгууллагт ажиллах хугацаанд амьтан эрдэсийн гаралтай 100 гаруй төрлийн урмал амьтны гаралтай бүтээгдэхүүн дээр туршилт судалгаа хийсэн тийм. Таны докторийн ажлын сэдэв чинь юу вэ чимгээгч? Та докторийнхаа ажлын бас талаар танилцуулаад хоёлаа докторийн ажлын талаар ярив тийм ээ. За би болохоор энэ биологч мэргэжилтэй учраас анагаах сургуульд хамгаалах гэхээр боломжгүй болоод хөдөөж их сургуульд докторантаар эсэж энэ судалгааны ажлыг тэнд хамгаалсан байгаа. Миний судалгааны ажлын нэр болохтой маш урт нэртэй. Туршилтын амьтад эмгэг замын янз бүрийн хуулбар бүхий эмгэг завар үүсгэн фармакологийн ургамлын гаралтай зарим нэгдлүүдийн фармакологи судалсан дүн гэсэн ийм
судалгааны ажлыг ингээд явуулсан байгаа. Туршилтын амьтдад эмгэг замын янз бүрийн хувилбар бүхий эмгэг загвар үүсгэн ургамлын гаралтай зарим нэгдлүүдийн фармакологийн судалгааг явуулсан дөөн гэж. За би энэ дээр утгатай зэрэг маш олон докторуудын судалгааны ажил оролцсон байна. Миний судалгааны гол зорилго нь утгатай зэрэг арга зүйн чиглэлээр тий олон улсад хөлийн зөвшөөрөгдсөн одоо ийм арга зүг одоо өөрөө ингээд эзэмшиж нутгшуулаад тэгээд Монголын нөхцөлд байгаа антид дээр одоо тун хэмжээг нь тохируулад тэгээд тэрэн дээр бол тэр эмийнхаа ургамлынхаа эмийн үйлдэлийн механизмыг тайлбарлаж эмгэж амыг одоо зохиомлоор одоо эмгэж загвар үүсгээд ямар одоо үйлдэлтэй ямар механизмаар тайлбарлаж болох вэ гэдгийг судалсан тийм судалгааны арга зүй байна. Тэгэхээр одоо ер нь бол одоо шин эм бүтээх, шин эм зохион бүтээх гэдэг чинь бол маш их одоо олон жилийн нүр их хөдөлмөр байдаг, тийм ээ. За тэрэн дээр бол одоо фармакологийн судалгаа буюу яг энэ амьтан дээр явуулж байгаа судалгаа чинь бол одоо клиникийн өмнөх одоо туршилт судалгаа гэж явна шүү дээ, тийм ээ. За тий. Тэгэхээр ер нь бол одоо фармакологийн судалгаа хийж байгаа ер нь яг ямар амьтан дээр хийдгийг яг ер нь фармакологийн судалгаа хийж байгаа одоо яг энэ талаараа жоохон дэлгэрүүлээд ярил чимгээгч. За энэ фармакологийн судалгаа гэдэг чинь бол одоо аливаа эмийн бүтээгдэхүүний юм болохоос өмнө заавалгүй амьтан дээр туршиж үзсэн байх ёстой. Нэгдүгээр болохоор одоо хортой байна уу, хоргүй байна уу, ямар тунтаа одоо хүчийн ямар тунтаа хөхгүй байна гэдгийг тогтоож одоо хорон чанарын судалгаа явуулна. За тэгсгийн үндсэн дээр бид нар ямар тунгаар явуулах вэ? Тэр тунгаас сонгож аваад тэр тунгаараа ямар тун илүү үйлдэлтэй байна гэдгийг сонгож аваад ингээд тунгаа тогтоож авсан үндсэн дээр бид нар ямар чиглэлээр ямар бүтээгдэхүүн хийх үү гэдгийг одоо амьтнаа эхлээ сонгож авна. Ямар амьтнаа одоо хархан дээр хийх үү, туулгаан дээр хийх үү, усан гахан дээр, хулган дээр хийх үү те. Тэгээд амьтнаа сонгож авсны дараагаар бид нэр одоо ямар механизмаар ингээд тайлбарлах вэ гэдэг зэрэг тэр эмийнхаа одоо төстөө найрлагатай эмийг бол одоо сонгож аваад тэр эмтэйгээ харьцуулсан. Тэгэхээр бид нар ч болохоор нэгдүгээр тогтвортой зэрэг эрүүл бүлэг гэж байна. Хоёрдугаар болохоор одоо эмгэг бүлэг тэр нь бол зориудаар үүсгэсэн одоо эмч өвчөө үүсгэсэн бүлэг. Хоёрдугаарт нь болохоор эмгэг загвар үүсгээд тэрэн дээрээ одоо харьцуулах стандарт бэлмэлээр одоо олон улсад хөлийн зөвшөөрөгдсөн одоо стандарт нэмээд байгаа шүү дээ. Ургамлын гаралтай үед нь амьтны гаралтай гэж болно. Тэгээд тэр эмээ бид нар судалж байгаа бүтээгдэхүүнээр 2-3 янзын тунгаар үүснэ. Ганцхан тунгаар үүсэхгүй. Тэр тунгууд аль нь илүү үйлдэлтэй вэ? Энэ тунгаар үүсэх учраас бид нар нэгдүгürt амьтнаа зөв сонгоно, хоёрдугаарт арга зүгөө зөв сонгоно, гуравдугаарт бид нар эмээ зөв сонгоно. Харьцуулах юм. Тэгжээд бидний судалгааны ажлыг явуулна. Тий. Одоо яг хөө ингээд амьтан дээр судалгаа хийдэг гэхээр энийг үзэж байгаа хүмүүс маань зүгээр л нэг амьтан авчираад тэн дээр л одоо ингээд шинээр хийх гэж байгаа эмээ хийдгийн, дуршдгийн, уулгадгийн байна гэж бас буруу ойлгохгүй. Ер нь бол одоо ингээд судалгаа эхлэхийн өмнө бол ёс зүйн хороогоор орж одоо энэ чинь амьтан дээр амьд бие махбод дээр амьтан дээр явах гэж байгаа учраас энэ чинь маш их нарийн зөвшөөрөл авдаг, ийм их дарааллаар явдаг шүү дээ, тийм ээ, чимгээгчтэй энэ талаар. Тэгвэл яг одоо ингээд амьтан дээр хүн дээр судалгаа явуулахад заавал ёс зүйн хороогоор орно. Энэ чинь амьтан дээр харьцаж байгаа учраас амьтантай илдэг зөөлөн харьцсан тэр амьтныхаа аюулгүй байдлыг хангана, тээвэрлэлтээс, хоолтоос, орчноос тий бүх юм нь бол одоо ёс зүйн хэм хэмжээг одоо дагуу ингэж хэлж юм судалгаа юм. Энэ амьтанд бол маш их инэрэнгүй зөөлөн тэр амьтан ч хэдий ч нээлсээ инэрэнгүй зөөлөн хайдаг тэдий ч амьтан чинь 50 амгалан байж тэгээ судалгаа шинжилгээний үр дүн ч гэсэн их сайхан гартах их сайхан мэдэн штэ. Тэгээд туршилт судалгаач бол заавал бүх юм те одоо үр дүнтэй байхгүй үйлдэл үзүүлжээ үзүүлэхгүй нэ гэдгийг л бид гаргаж өгч байгаа хгүй. Үйлдэл үзүүлэхгүй юм ч байж болно, үзүүлдэг юм ч үнэхээр сайхан гайхалтай үр дүн үзүүлэх юм бол тэр бол үнэхээр хичнээн олон хоног ингээ яваад нойр хоолгүй энэ фармакологи туршилт гэдэг чинь бол цаг наргүй явдаг туршилт. Яг үнэ. Одоо нэг л
туршилт эхлэх юм бол 1 сар, 2 сар тий 3 сар явдаг туршилтч байх. 6 сар ч явдаг туршилт байгаа тий. Туршилт чинь тэгээд давталтаа нэг туршилт маань давталтаа явагдана тийм ээ. Одоо нэг ганцхан амтан дээр туршиж явна нэг бүлэгт бол 10-15 амтан тэр. Тэр ч одоо нэг удаа явахгүй энэ туршилт судалгааг бол одоо 3 дахин давтчих юм. Тэгжээж бид нар одоо үр дүнгээ бүр баталгааж гаргах ёстой. Тий, одоо тэгээд энэ туршилтанд авж байгаа амтан маань бол бас нэг зүгээр ч нэг одоо хулганч гэдэг юм уу, одоо туулаач гэдэг юм уу, харахч гэдэг юм уу ахгүй. Эн чинь бол яг одоо шугамаа амтд буюу одоо цэвэр цусны тийм ээ цэвэр яг туршилтын үйлдвэрийн амтд хэрэгэлдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ талаар бас тэр туршилтын амтны үйлдвэр цэвэр амтны талаар чи ямар амт сонгож авдаг үлээ гэдэг. За манайд болохоор туршилт судалгааны амтч одоо их ховор байдаг. Одоо биохимийн дутагтай зэрэг одоо туршилтын балбас үйлдвэрийн цагаан харахыг одоо үржүүлж өсгөж одоо судалгаа шинжилгээ болон одоо тэдний ч одоо эмийн туршилтанд одоо хэрэгжилж байгаа. Анх их сургууль дээр болохтой зэрэг одоо шугам амтан буюу одоо сэтлэ B6 гэсэн юм харах шугам амтан. Тэрийг бол үржүүлж өсгдөг байгаа. Тэгэд түүнээс гадна бид нар бас юуны шинжилгээ үүдийн туулаан дээр судалгааны нөгөөх нь вистерүүдийн хархан дээр тийм энэ хэдэн дээр голчлон бид нар судалгаа хийдэг тийм ээ. Монгол орны нөхцөлд бол тийм. Ерөнхийдөө бол одоо манайх бол зориуд дээр ингээд одоо амтан дээр эмгэг загвар үүсгдэг бол бус хөгжилтэй орнд бол яг тэр өвчний үүсэх. За бөөрн дээр нефрит үүссэн бол яг тэр амт хотоодн дээр гастрит үүссэн бол тэр амтны энэ дээр элгэн дээр одоо гепатит үүссэн яг тэр шугам амтан дээр бол хийдэг тийм амттууд л бэлэн байдаг. Тэр бол маш өндөр өртөгтэй. Ер нь одоо чимгээгч ер нь судалгааны ажил, эрдмийн ажил гэдэг чинь тэгээд та ялангуяа энэ амтан дээр фармакологийн туршилт хийж байгаа энэ чинь өөрөө яг өртөг өндөртэйгээ та хэлж байна тийм ээ. Энэ чинь бол ерөөсөө л бид нэр одоо шинжлэх ухаанаа хөгжүүлэх гэвэл ерөөсөө л энэ өртөг мөнгө гэдэг бол ямар их хэрэгтэй вэ гэдэг бол яг ингээд яригдж эхэлж байна л да. Одоо жишээ нь ингээд нэг хулган, нэг харах, одоо нэг туулаа гээл одоо өнөөдрийн ханшаар ер нь ямар байх вэ? Энээс нь ингээд бодоод үзэгдэл өртөг нь гарч ирнэ л дээ, тийм ээ. Одоо тэгээд туршилтын хулан гихтчил ер нь одоо 8,000-аас 10,000 хооронд байгаа шүү дээ нэг амт. Одоо ихтэй эн чинь бол яг цэвэр одоо цэвэр цусны эрүүл одоо эрүүл шугам амтан шүү дээ. Шугам амтан тий. Тэгээд харах гэхдээ зэрэг чинь одоо 20-с 25-аас 30 хооронд ч юм тий. Туулагт чинь л нэг одоо 30-аас 50 хооронд ч юм. Тийм үнэтэй байдаг. Тэгэхээр чи ганцхан амтан дээр бид явуулахгүй шүү дээ. Чи одоо бүр бүтэн бүлэг болгож тий. Одоо энэ чинь ингээд эрүүл бүлэг гэж байна. Одоо эмгэг цагаар үүсгэсэн бүлэг гэж байна. Харьцуулах эмийн бэлтгэлээ. Тэгээд тунгаа 2-3 тунгаараад хэлээ. Нэг бүлэг чинь бол 10-аас 15 амтаа шүү дээ. Тэгтээ зэрэг чинь хитэн төгрөгийн зөвхөн амтан дээр хичнээн төгрөгийн зардал гарах. Зөвхөн энэ бол зөвхөн амтан дээр тэрнээс гадна тэгэл тэр туршилт уурвуулж хүмүүсийн цайлан одоо ингээ юу хэлгийг бүх юмуч явахаар одоо биехэм сусан дээр нь яг үнэн биохимийн шинжилгээ гистологийн шинжилгээ маш өндөр өртөгтэй гардаг. Яг үнэн. Энэ чинь болохоор нэг судалгаа шинжилгээний ажлыг хийхэд нэг шинэ эмэг бүтээгдэхүүн ямар их өртөг зардлаар явах вэ гэдэг зардлаа гарна их цаг хугацаа орно. Одоо нэг ганцхан сарын хооронд хийдэг ажил авахгүй ганцхан жилийн хооронд хийдэг ажил авахгүй тухайн эмийн чин судалгааны ажил чин одоо дандаа нөгөө бас эерэг гараад байна гэж байхгүй тэр сөрөг одоо үр дүнгүй гарч байгаа ч гэсэн эн чинь өөрөө судалгааны дүн судалгаа учраас тийм ээ юм одоо байна байх үед бид нар үйлдэл үзүүлж яана үзүүлэхгүй нэ гэдгийг нь тодорхойлогдож байгаа хгүй тэрийг бол бүх талаас биохим талаасаа гистлог талаасаа одоо цусны элемент нь ямар вэ те тэгээд гадаад байдал нь ямар вэ бүх талаас нь бид нар судалж шинжилээд зөв тогтлыг олоод тэгээд шинжилгээний судалгаа явуулчих. За чимгээгч одоо энэ нөгөө хоёулынгийн төрөүний ярьж ирсэн одоо хулган харахууд байна. Та нэг одоо энэ нэм гээд нэг бас жоохон дэлгэрүүлээд ярил. За та хүнтэй одоо туршилт судалгаа явуулдаг гол амттай болохоор энэ C57 B6 хар хулгана гэдэг чинь энэ байна. Энэ дээр бид нар бас
туршилт судалгаа явуулдаг байгаа. Хоёрдугаарт энэ балбас үйлдвэрийн цагаан хулгана гэдэг чинь энэ цагаан хулгууд байна. Нөгөө бистер үйлдвэрийн харах ийм методууд дээр бид нар одоо дадлагын хичээл болон туршилт судалгааныхээ хичээлд хэрэгжилж байгаа. Тий одоо. Тэгээд өнөөдөр одоо чимгээгч фармакологч одоо яг ийм таны мэрэгжлийн хүмүүс одоо Монгол улсад хэрхэн бэлтгэгдгийг ер нь бол одоо фармакологч хүн бэлтгэж байгаа боловсон үтсний асуудал ер нь ямар хөө байдгийн бол. За энэ фармакологч мэрэгчлээ хүмүүс бол ер нь их ховор байдаг. Боловсон өвчтний хувьд бол нэлийн дутагдaltaй. Тэр болгон хүмүүс бол амтан дээр ингээд туршилт хийх бол тийм сонирхолтой биш байдаг. Манай их сургуулийн одоо бие анагаахын сургууль бол бие анагаах судлаач гэсэн юм мэрэгчлэн бэлдэж байгаа. Энэ хүмүүс чинь жинхэнэ амтан дээр ажиллах хүмүүс аахгүй. Тийм хоорондоо тийм. Энэ чиглэлээр бид нар бас нөгөө туршилтын туршилт судалгааны эм судлалын хичээл гэж орж байгаа. Тэрэн дээр бид нар амтантай яаж харьцах вэ? Амтны ёс зүй гэж юу байдгийг одоо амтныг одоо ямар аргаар ингэж туршилт судалгаа явуулдаг. Ер нь л одоо фармакологийн судалгаа яаж явдггүй гэдэг бүх юуг л одоо орж. Тэгэхээр одоо яг био ангаах судлаач эмчнэр маань бол яг л одоо фармакологч болох бүх суурь авсан яг ийм мэрэгжлийн хүмүүс бэлтгэж гин гэж ойлгож болох юм байна тийм ээ. Зөв. За тэгээд чимгээгч одоо нэг хоёулаа лабораторийнхоо та ажилдаг багж энэ ер нь одоо судалгаа явахад ийм багжнууд ашигладаг гэдэг жоохон лабораторитойгоо танилцуулд явъя дөхөө чимгээгч. За тий. За тэгээд чимгээгч одоо фармакологийн туршилтыг амтан дээр явчаад тэрнийхээ дараа цус эд исэн дээр нь бол яа харахгүй багж та анализаар шинжилгээнүүдээ хийнэ тийм ээ. Энийг бол одоо яа харахгүй фармакологийн туршилтын нэг салшгүй хэсэг бол одоо багж та анализ багж судалгааны хэсэг байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр та одоо өөрийнхөө бас одоо ашигладаг фармакологийн судалгаанд хэрэгэлдэг багжнуудаа товчхон бас танилцуулаад явуул гэж байгаа маа. За манайд одоо сүүлийн үеийн Элиза Иридер Ворч хоёр нь байж гэн. Энд дээр болохоор бид нар тэдэр үзнэ дархлааны болон бусд одоо эрхтэн системийн үйл ажиллагаа үүсгэхэд бол ээлжсэн дээр нь бид нар ингээд дархлааны буюу одоо их төслийн бүтээгдэхүүнийг тийм үүсгэх боломжтой байгаа. Хоёрдугаарт нь болохоор энэ биохими анализатор энэ болохоор одоо илэрхий болон бөөрийн үйл ажиллагаанд жишээлбэл ямар үзүүлэлт үзэж болох вэ гэдэг анализатор тийм хагас автомат ийм аппарат яг мендрэгийн амтан зориулсан ийм аппарат манайд байгаа. Түүнээс гадна энд болохоор дүрстэй элемент болон шээсэн дээр нь үздэг ийм аппарат байна. Тийшээс болон одоо юуны төсөл элементүүдийг бас үзэж болох ийм бас аппарат байгаа. За түүнээс гадна одоо маш өндөр наривчлалтай микроскоп байгаа. Энэ дээр бид нэр одоо энэ одоо кислогийн одоо эдисийн авах санхинаа. Тэр энэ эдисийн гэж энэ бол кислогийн одоо туршилтын эдислэг. Эний бол бид тэр ингээд энэ микроскопн дээр бас эдист нь ямар өөрчлөлт орсон бэ гэдгийг үздэг ийм нарийн аппарат байж байна. Түүнээс гадна энэ нейрофармакологийн чиглэлээр те ингээд үздэг ингээд аппаратууд ингээд гэх мэтчлэнгийн ийм аппаратууд манайд байгаа. Тий одоо тийм үүнээс гадна хамгийн гол нь болохоор ямар тоног маш сайн аппарат тоног төхөрөж хэрэгтэй. Тийм үндснээр бид одоо эднэр бол яг бас яг хамгийн эхэлж одоо анхдагч хэрэгэлдэг л багжууд бас энэний бас зарим нөгөө нарийн ширээ багжнууд ч бас байгаа шүү дээ тийм ээ. За яг тэднийг бол яг болоод ямар ч бас ийм багжнууд ашигладаг гэдэг ихний ойлголтуудаа ингээд ярьчих тийм ээ. За тий. За тэгээд өнөөдөр шимгээгчийнхээ лабораторид та сайхан танилцаад чимгээгч манаас өөрийнхөө хийдэг туршил судалгаа ер нь фармакологч хүн гэдгийг энэ тухай ингээд сайхан ойлголт өгсөнд баярлалаа чимгээгчээ. Тэгээд таньдаа бас одоо ажил хөдөлмөрт чинь өндөр амжилт хүсч цаашдынх нь одоо эрдэм судлалын ажилд бас амжилт хүсье чимгээгч тийм ээ. За баярлалаа. За одоо намайг энэ одоо ажлыг хийхэд
одоо гарын минь ганцхан хөлийн дөрөв хүрэж өгсөн тий аав ээжтэй болон Эрдэнэтэн багш нартай маш их баярлж одоо намайг анх эхлээд ингээд тосож хүлээж авсан одоо бурхны оронд байгаа багш мямрагчтай болон одоо миний одоо дипломын удирдагч багш төрийн сойрхолт хөдөлмөрийн баатар амбаг багштай мөн удирдагч багш хөдөөж ухааны шинжлэх ухааны доктор профессор Болормоо багштай болон ийм судлалын техникийн хамт олонтой маш их баярлж удаа шүү гэдгийг илэрхийлмээр байна. Тэгэд энэ мэрэгжил болгон сайхан тэр дотроо миний эзэмшсэн мэрэгжил бүр сайхан гэж би бас хэлмээр байна. Тэгэлгүй яах вэ? Одоо биологч хүн би ч одоо эмч хүн биш мөртлөөсөө одоо яг нэг харахаар эмч юм шиг энийг харахаар судлаач юм шиг ингээд харагддаг. Би нэг ганцхан юм их сайн дурсаж байгаа. Би одоо энэ докторийн ажлыг ингээд хамгаалаад байж хат эдмийн зөвлөгийг ингээд одоо төмөрч багш тэр хүн маань профессор маань активч хүн маань миний зөвхөн ингээд нэг докторийн ажлыг хамгааж авах үед ингээд сонсож байхтай гэж байна. Энэ бол малын хүн биш, хүний хүн биш. Биологч мэрэгчтэй хүн энэ сэдвэр ингэж хамгаалж байгаанд маш их талархаж байна гэд хэлсэн чинь тэр эрдэмтэн зөвлөлийн уураас ямар гоё утсан нэг л би л хизээш тэрийг мартдаг байхгүй. Үнэхээр тэр хүн тий одоо миний ажлыг өстэй үнэхээр сайхан үнэлж जैन та гэд тэргээр би их бахарч байсан байхгүй. Тэгэхээр бол хүн болгон бол мэрэгчл эзэмчин тэр дотроо эзэмчин мэрэгч хичнээн сайхан байдаг гэдгийг л бас бахархаж тэргээр огшиж явдаг та. Тэгэлгүй яах. Одоо та бол одоо Монголд одоо яг ийм фармакологийн судалгаа хийдэг яг ийм дагнсан байгууллагууд ёстой тоотоо цөөхөл байгаа тийм ээ. Тэгээд цөөхөн хэдэн фармакологчны нэг бол яхахгүй чимгээгч минь та байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ одоо таньда ахаад бас дахин баярлалаа. Тэгээ дахин таны цаашдын эрдэм судлалын ажилд одоо амжилт хүсье гэж хэлж байна. Баярлалаа. За нэгэн үе хамт ажиллаж ирсэн мөнх амгалантаа баярлалаа. Манай мөнх амгалант чинь бас доктор баг шүү дээ тий. Яг амлын. Тэгээд тэр ийм судлалын хүрээлэнд хичнээн сайхан бид нар ажиллаж хөдөлмөрлж ийлээ. Үнэхээр тий. Цаг цэл залуу настай гихчэрлжтэй гэлсэж өвсөн үе бол бидэрт байдаг. Тэгэлгүй. Тэрний залуу нас хүний одоо ажиллах эрч хүч гэж бас байдаг. Тэр үед л бид нэр хамт ажиллаж ийлээ шүү дээ. Хамт яг цуг ажиллаж тийм ээ. За тий. За тэгээд маш их баярлалаа чимгээгчтэй. За тэгээд өнөөдрийн энэ фармакологийн одоо шинэ юм бүтээхэд фармакологийн судалгаа тэр дундаа энэ амтан дээр хийдэг судалгаа гэдэг ямар их хүч хөдөлмөр маш их хөдөлмөр нөр их хүч хөдөлмөр зардал ордог вэ гэдгийг одоо энэ богинохоч гэсэн хугацаанд та бүхэн минь бас жоохон ойлголт авсан байхаа гэж бодож байна. За тэгээд эндээс ингээд улбаалаад бодоход ер нь бол дэлхий дээр ерөөсө дан ганц хүн амьдэрдэггүй шүү. Энэ хүн төрлөختнийг эрүүл саруул сайн сайхан байхлахын төлөө ингээд энэ жижиг амьтад чинь ямар их ингээд золиос гаргаж ингэж бидний эрүүл мэнд энэний төлөө ингээд туршилтанд ордгийг ингээд бид нэр өнөөдөр мэдлээ. Тэгэхээр одоо би юу гэж хэлэх гэж байна гэхээр ер нь бол одоо байгаль дэлхий энэ ан амьтан энэ жижиг гэлтгүй энэ хулганчин хүртэл одоо ийм их хүн төрлөختний төлөө ашиг тустай өөрийгөө золиослж явдаг юм байна гэдгийг бид нэр мэдлээ. Тэгэхээр одоо би боддгийн энэ одоо уул уурхаа одоо бид нэр энэ байгаль орчин юунда яа харахгүй л одоо энэ нөхөн сэргээлт гэдэг юмыг хийж явахгүй бол дан ганц одоо ерөөсөө хүний төлөө л гэдэг. Эннээс чинь гадна ерөөсөө жижиг амтан ургамлын тэр эко орчин тийм ээ экосистем гэж байдаг. Энэ юмаа бид нэр хамгаалах дээрээ ер нь хэр байгаа вэ гэдгээ бас бодох хэрэгтэй цаг болсон байна л гэж одоо бодож байна. За тэгээд өнөөдрийн бичлэгийг хүлээж авсан та бүхэнд маш их баярлалаа.